Эрдэнэ төгс сайн шугамдаа татан мэлцэн. Би Эрдэнэ төгс сургуулийн 6 ангийн сурагч Г даван юм байна. Өнөөдрийн туршилтаар бид гэр дотроос олж болох энгийн зүйлсийг ашиглан цэцэрч явдаг робот хийх болно. За хэрэглэх түүн 2 батарей. Чимэл болгочнаа 2 нүд. Мөн сайз юм уу ашигладаг. Мотор. Батарей нэгээр. Мөн гэмт хэрэгтэй кинонууд дээр гардаг цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг саналтай хүлэгтэй ганы оронд ашигладаг алдат туузан бэхлэгч. Энэ роботыг хийхэд маш амархан. Та нар харсан чинь туузан бэхлэгч ашиглах болно. Наалдаг тууз хэрэггүй. Мөн халаадаг цавууч хэрэггүй. Зөвхөн туузан бэхлэгчээр л бэхлэх болно. За эхэлцгээе. Эхний үйлдэл. Сайз аавна. Дээр нь батарейны гэрээ сольлуулна. Өөртөө туузан бэхлэгчүүдээс нэг аваад дотор нь байдаг шив буюу болтон зориулсан нүхээр оруулаад 2 дахь нүхээр нь гаргаад бочихно. За та нар буруу бочлоо гэж айц сандрахыг хэрэггүй. За яагаад гэвэл та нар том хүний тусламжтайгаар аль нэг зөв талд нь зүгээр дарж байгаад энийг буцаагаад суллаад татаад гаргачих болдог. За дараагийн үйлдэл. Чимэл болгочнаа 2 нүдээ батарейны гэрийнхаа яг урталт нь 2 талд нь нааж байна. Энэ роботыг чичирч явахад энэ 2 нүдний хөвжөлтэй чичирдээ шүү. За одоо мотороо атлсан суйрлуулж явах болно. Туузан бэхлэгчээс нэгийг аваад бас л батарейны гэрээ яаж боосон шиг бас л яг тэмнэгүүрийг боох болно. За сүйчийн үйлдэл болох батарейнуудаа батарейныхаа гэрэн дотор хийнэ. За та нар харж байгаа бол хавтгай тал болон өндөртэй тал гэж 2 батарейнд байдаг. Өндөртэй талыг нь хавтгай тал руу, хавтгай талыг нь пүштэй тал руу хийх болно. Яаж зөв хийх вэ гэвэл пүштэй тал руу хавтгай тал буюу хасах талаа хийгээд дараа нь өндөртэй талаа буюу нэмэх талаа доош нь түлхээд оруулчихна. За дахин давтаг зүзүүлье. За хасах талаа пүш түлхээд нэмэх талаа доош нь дарж оруулна. За ийм амархан. Ингээд робот маань бэлэн боллоо. Одоо ажиллуулж үзэх хэлээ. Ажиллуулж үзье. За робот маань маш сайн чичирч ажиллаж байна. За яаж чичирч байна вэ гэхээр моторных нь урд байгаа та нэг бараг анзаараагүй шахуу энэ шулуунд оршиж байгаа юм. За мотор нь цахилгаан гүйдэл аваад эргэж эхлэхэд энэхүү шулуун эргэсэн тал руугаа хөдөлгөөн үүсгэж энэ сайзыг чичрээдэг. Энэ сайзыг чичирснээр шинэний хамаагүй юм. За ийм амархан роботыг өнөөдөр хийж суулаа. Эрдэнэ төгс сайн шоу.